Сайн байцгаана уу багш оюутнуудаа. Та бүхнийг яг одоо дэлхийн авраг шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд Монгол улсаас тэр дундаа отгон ангирах сургуулиуд төлөөлөө оролцсон багийн гишүүдтэй уулзах гэж байна. Дэлхийн томоохон тэмцээнд амжилттай оролцоод ирсэн та бүхэнд баяр хүргэе. Тэгээд тэмцээнийхээ ач холбогдол. За дэлхийн их сургуулиудын авраг шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээн энэ 2015-16 оны дамнаж зохион байгуулагдсан. За энэ тэмцээн маань бол одоо өмнө нь 35 удаа зохион байгуулагдчихсэн. Дэлхийн их сургуулиудын одоо хооронд явагддаг мэтгэлцээний одоо хамгийн том ийм тэмцээн байгаа. Энэ жил 2016 оны тэмцээнд нийт 427 баг 100 гаруй улсууд их сургуулиудаа төлөөлж оролцсон. Бид хоёр бол Монгол улсаа одоо төлөөлж хамгийн анхны удаа энэ тэмцээнд оролцсон байгаа. Тэгээд Отгон ангирах сургуулийн маань хамт олон Отгон ангирах сургуулийн одоо багш нар одоо оюутнуудынхаа дэмжлэгтэйгээр одоо нийт 6 сарын хугацаанд бэлтгэл хийгээд энэ тэмцээнд оролцоод ирсэн. Тэмцээний хамгийн том гол зорилго бол одоо дэлхийд даяар оюутнуудыг хүмүүсийг одоо бие бэлтраар нь одоо тамир тэмцэлдэх өрсөлдөх чадвараар нь их олон эренбэлдэг. Яг энэнтэй адилхан мэтгэлцээн гэдэг энэ одоо 2000 илүү жилийн түүхтэй хөндөрлөгтний өв соёл болсон энэ мэтгэлцэх энэ ур чадвар энэ соёлоор залуучууд аль улсын аль сургуулийн оюутнууд хамгийн одоо өндөр түвшинд явж гинвэ гэдгийг нь эренблэх, өрсөлдүүлэх, за бас давхар энэ тэмцээнд ирсэн хүүхдүүд, залуучууд хүмүүсийг нөхөрлүүлэх ийм зорилгын хүрээнд энэ тэмцээн бол явагддаг байгаа. Улсаа төлөөлөө оролцоход Монгол улсаа жишээлбэл ямар шалгуураар Отгон ангирах сургууль шалгаж орсон? За энэ тэмцээн маань өөрөө тодорхой хэд хэдэн шалгуур дээр явагддаг. Юун төрүн заавал одоо орж байгаа мэтгэлцэгчд маань их сургуулиудыг төлөөлж оролцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо ямар нэгэн албан байгууллага юм уу эсвэл бол дунд сургуулиудыг биш заавал их сургуулиудыг төлөөлж оролцох хэрэгтэй байдаг. Тэгээд бид хоёр бол 2015 оны 5 дугаар сард анх тэмцээнд одоо бүртгүүлэх хүсэлтэд өгөөд ингээд бүртгүүлээд одоо 7 сарын хугацаанд бэлтгэж оролцсон. За мэдээж оролцож байгаа мэтгэлцэгчд маань яг энэ тэмцээний үндсэн явагдаж байгаа одоо сонгодог парламентын мэтгэлцээний дөрмийн хүрээнд одоо энэ тэмцээндээ бэлтгэлийн хангасан тэгээд их сургуулаа төлөөлж байгаа гэсэн энэ шалгууруудыг хангасан баг тамирчид оролцдог. За ер нь бол нэг их сургуулаас 3 хүртэлх баг тамирчид оролцох боломжтой. Мөн оролцож байгаа улсууд бол тэмцээнд шүүгчээ бас оролцуулж болдог. За мөн оролцож байгаа тамирчид багуудыг дагаад үзэгчид, ажиглагчид бас энэ тэмцээнд оролцох юм боломжоор хангагдсан байдаг. Багийн гишүүд заавал яг багш оюутнаас хүртэх хэрэгтэй байсан. Багийн гишүүд бол их сургуулаа төлөөлж гол оролцох юугаар явж байгаа. Тэгээд одоо би манай Отгон ангирах сургуулийн оюутан инх үүсгэсэн юм бүрэлдэхүүнтэйгээр бид хоёр оролцож мэтгэлцсэн байна. Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсын баг тамирчид байсан бэ? Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэх юм бол мэдээж native speakers буюу яг англи хэлийг эхний хэлээ болгож сурсан тийм оюутнууд байсан. Тэгээд барууны либерал үзэл тэнд айгүйх мандаж бараг тэр барууны либерал үзлийг дэлгэрүүлэхийн тулд тэмцээний хийгээд байгаа юм шиг сэтгэл төрсөн. Тийм болохоор барууны соёлын нөлөөнд илүү их байдаг орнуудын мэтгэлцэгч нар илүү оноо авч ирсэн болохоор тэднүүсийг л хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж хэлэх бах та миний бодлоор. Дэлхийн хэмжээний томоохон мэтгэлцээний тэмцээнүүд ер нь ямар хөө дөрмөөр яаж явагдаж байна? За мэтгэлцээн сая грек туссан тэмцээн маань өөрөө мэтгэлцээн гэртээ ирлээ гэдэг өрөөтэй байсан. Өөрөөр хэлбэл яг энэ мэтгэлцээн гэдэг энэ соёл энэ одоо оюуны хүмүүсийн хүч чадлыг, оюуны чадлыг сорьдог энэ төрлийг анх грект бий болгосон. За мэдээж ингээд тэрнээс хойш их олон төрлийн мэтгэлцээнүүд хөгжиж ирсэн. За яг одоо саяны бидний ордог энэ мэтгэлцээн бол одоо сонгодог парламентын мэтгэлцээний буюу Английн парламентын мэтгэлцээний дүрмээр явагддаг. За энэ нь ямар дүрм бэ гэхээр тодорхой асуудал motion буюу тодорхой шийдэл нэг шийдэл өгнө. За ингээд нэг тал засгийн газар буюу тухайн шийдлийг нотлох баг байна. Нөгөө тал цэрэг хүчин буюу тухайн шийдлийг няцаах гэсэн ийм хоёр үндсэн байр сууриас мэтгэлцэн. За ямар байр сууриас мэтгэлцэх вэ гэдгийг бол оролцож байгаа багуудыг цаанаас оноолтоор тохируулдаг. За 4 хүн мэтгэлцэн. Бид хоёр бол одоо мэтгэлцээний одоо 4-ний 1 гэсэн үг. Дахиад өөр улсын өөр нэг их сургуулийн багтай нэг тал болоод дахиад нөгөө талд өөр 2 их сургууль ингээд 4 их сургуулийн баг мэтгэлцэн. За ингээд одоо тухайн мэтгэлцээнийг нийт 5 шүүгч шүүн. Ингээд шүүгчнэр маань эцэст нь 1 2 3 4 гэсэн байр эзлүүлээд ингээд хамгийн сайн байр эзэлсэн багууд нь 3 2 1 гэдээ оноо авах замаар
явагддаг. За тэгээ ер нь бол одоо яг Монгол бол 1998 оноос яг энэ мэтгэлцээ хөгжиж ирсэн. Манай Монголын мэтгэлцэгчдийн дүрэн болж яхаа өөр байдаг. За шалтгаан нь бол бид нэр 98 онд Сорсын сангаас мэтгэлцээ заагаад тэгээ яг тэр дүрмээр явж исэн бол дэлхийн мэтгэлцээ бол яг 98 оноос хойш нэг хэд хэдэн удаа апдейт хийгээд ингээ хөгжөө явцсан. Тэгээ бид нар бол илүү одоо сүүлийн үеийн мэтгэлцээнээр очиж жоохон өөр дүрмээр мэтгэлц тэр дүрмд нийцэж мэтгэлцэх юм шаардлагатай болсон. Яг одоо бидний өмнө тавьж байгаа зорилго бол одоо бид хоёр ингээд яваад ирсний хувьд нэгдүгээрт бол яг энэ мэтгэлцээний чиглэлээр бас ном гаргах юм одоо ажилд бол нэлээд гүнзгий орсон байгаа. За хоёрдугаарт нь Отхон тэнгэр их сургууль бол яг энэ мэтгэлцээнд цаашдаа маш олон багууд, маш олон оюутнууд, маш олон одоо багш нарыг бэлдэж оруулах. За тэгээ ер нь гол зорилго бол дэлхийн хэмжээнд өрсөлдөж хийм зорилгыг өмнөө тавьж байгаа. Мөн 10 жилийн сурагчдыг мэтгэлцээний одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд ингээд одоо энэ тэмцээнд оролцох юм боломжоор хангах зорилго байгаа. Ер нь тэмцээнд оролцсноор хувь хүнд бол 3 үндсэн бенефиттэй үр ашиг бий болдог. Хамгийн нэгдүгээрт бол мэтгэлцээнд маш сайн суралцсан. За хоёрдугаарт мэдээж бид нар англи хэл бол бидний хувьд гадаад хэл. Тэгэхээр англи хэлээ бас бодлоготой төлөвлөлтөөр сайжруулах юм болцоо бол нэгдэж байгаа. За гурав дахь гол том юм бол энэгээр дамжуулж маш олон нөхөрлөлийг бий болгож байгаа. Өөрөөр хэлбэл тэнд 427 их сургуулийн 5 твийн 100 гаруй улсын одоо янз янзын залуучууд ирж байна. За дэлхийн хэмжээний McKinsey гэж групп байдаг консалтингийн энэ байгууллага бол энэ тэмцээнийг ивент итгэдэг тэгээд тэмцээнд оролцож байгаа сайн залуучуудаас бас өөрийнхөө компанид одоо ажилтнаар авдаг гэх мэтлэн энэ том хүрээний нөхөрлөлийг бий болгох гэсэн ийм 3 үндсэн ач холбогдол болон тэмцээнд агуулгачдаг. За баярлалаа. Та бүхний цаашдаа ажил хөдөлмөрт амжилт хүсье.